Та хызыха на буря дартето хоржи хилхамта хынха. Да бумде хукшин жемне дошу хукшин байхим гүлсгшин би должахын шузог. Абам не ха яныг долхата гоёрго гойтолду кун. Жадих долж байжузог. Абгам не гжин толтолту. Угун байтыг хайыл валтар борхандаштыра. Орун сайхан юфонда явжылы. Энэ хамандал. Наатында их явдаг угун байхим. Тэгээд тэдэн хэлнэг хорхон бага сагайм юм шүтгэрэ хайм байхан би ачим хонсерт монсерт хүүгжим юхоте доолжаар эдэ үзөөг хүм ахистал нэг яхандэ үтэн нүхтэйгөө нэг нарыг яхата нэг хаяа ягарагшан болдым гэгээд тийм гоёр хүнэт бол хар гоёр доолж үзөөг хүм байга яхала доолж нэшгэ жүүийн чин юхом хүчркөөш одоо үеийнгээ хин үгүй болоход мол болдсон байна л да. Хооролд хишхэн хамар. Ба нэг хаяа нэг хооролдод заала хаямар арч там хохота биш. Нэг хооролд жнэлдэж наадаж нэг доош тоолд хачим. Хүн хоогүй болшол да хоо залуушул болшоо. Мол бол. Эндэн басгаа тэл байдаг удаа. Жидүүш идэ сасуутан гол. Мөний үеийн чингэж нэрүсарэ та байхгүй. Нэлган свал доржвэхла. Энэмний борхон дашхны. Одоо бүдээр хох ажил тэр лавынгаал дуулах шагнахаа гэж болоо. Тэр хүн намдаа зааж өгөөгүй. Өөрөнгөө юу тэр лавынгаал дуулахад нь л хажаалдаад л хөгд байх та. Тэр концерт тийм юм дорж шиваагүй юм те. Авад нэ дуулдаг байхангаа. Яавал зүгээр л бага концерт тийм юмд урлагын талаар явж өгөө гэртэл байхадаа л тийм гоё дооноош дуулж байх. Ихэд нь би баха. Тэрний их гоё шатдаг байнгээс би ятдаг байнгээс. Үгүй жингээ баха болоход ийгэж хөөгд байхадаа л ийгдэг хэн чийгдэг хэнгээ тэрэхнийг тэрэл дуулж хурахан бия. Тэгэл одоо мөнө тэрний ялаад байх үед. Үгүй хэдийхээ гэжтэй энэ шахар багахал вариантууд донд өдөм болоход энэ шиг дуунуудын дуулж дуртай хата вариант дуунуудыг дуулж хураавста. Хоёр зуранга нютаганга дуунуудыг анхнаал вариант байна гэж үгтэй. Вариант нютагаа хүн үдэг гэж үгтэй. За ижийн тал дуулдаг байх байх л гэж би ханддаг л дээ. Тэгэхдээ тэр тийм мэдээж дуушин байгаагүй л дээ зөвөр өрөнгөл хэмжээнд дуулдаг тийм л хүмүүс бай. Тэр бүрээд хүн хөтөл Агаал одоо хаагааны нутгаас оноотой доолол дэхчгээд шагнажл. Тэнгэл эндэмнэл одоо хатгалагдал хоногсол яваан битээ. Ята хаана сагаалган ногоолго ялын гоя сагаалгандар их юм чигс яадаг гэж хөтөлтэй хөөгд байхад алан айсаа сагаалга сэтгэл хоохотаа доолол хатл. Отол боряат угаад оноотой. Анка тэнтэй дулуун байдаг үтэ яваан боряат үтгэ шөвчтэй ямар шаатигээд Ролтын үш шаатигээд нэг. Ятрангаа доолдог тооноо шийва. Аталвар хэдийм одоо сихэндэм ханагшаа сэтгүүлдэм үлгшээ байдаг гэсэн. Өөрөө тэгээд доонто дуртай. Манайзи их доонто дуртай доолдог хүн бай. Энэ тэр яваагүйдээ зүгээр л гэртэл үтээ. Гэртээ хахта доолж үйлүү өртөө насаж байхад доолж. Ясаваагаад доолох тэрний шагнаавтай. Чи Я саргуул самраар явхавал вариат хүн болж л мэддэг бахалуутай юм шинжил ер нь тийм болт юм байна л да. Вариат хүнгээс вариат дуугаа мэдгэнд хаанаас яваа хатаа нэг тэг 2-3 дуутай байхаар. Ингэж л одоо өвлөгдөж үлддэг юм байна л да их юмнэ. Аважинтнэ хэнийн дуулдаг байхан ба. Анаа ижи донд дуртай. Тэ ва дуулдаг бай. Энэ утга залуу. Өөрөн хайхын энтертэй явжгаа хөө хаа тэгтээ. Зүгээр гэртээ бол ана хөрхөн дуулдаг хоёр дуулдаг шигээ би хоёр дуулдаг хүн байна гэж анд. Тэрнэлэн сэтгэл өнөөс ханаа байх та. Ахнаа дууланда яг хүн дуунаад л өнгөрөхөд л бараг сэжинтэй л дуулдаг юм би. Жаахан байх та чи. Тэргээ нуурлага энэ юунд наатанд явса.
Тарганаа наатам долон жил яваадээ. 2000 он хойшл отоо яваан би. хынхэ хи хорхамта. Аваа хорон би. Авжин таны ават нэ дуулдаг. Чи авамны дуулдаг бай. Чи авамны их гоё дуулдаг юм байгаа. Яаж хорхамта? Уг дуулахад нь чигээд л дууны халуудны сэшинтэй л дуулаад л. Тэгэд баа ондох юм уу төш баа хороод л. Одоо наатам нарийн дээр энэ их дуулдаг. Олон нөхөд үттэйгөөгээд цуглаад байхдаа дуулах. Нөхөд халууд нь хуугаад тэрэн л тогтоогоод лавдаг. Тийм л байна. Хадын ороор одоо энэ дууны дуулахыг гэмнэ ижавамна наатайшул бод дуулагтай наачтна хэлмэгдлээ үеийн дуу. Гэхэд нь одоо хэлмэгдлээ үеийн дуу гэж ямар дуу байгаа яхата битгий бод дуулагтай гэдэг байгаа гэж бүгд одоо хандаг байгаа юм. Одоо чи том болоод битгэлээ ийвэл нэг дээр үед л одоо гошаад өсөд болтлоо авиж өвгд эзэмнэ хэнэгдүүлэн үйдлэх хөрхэ арга гэртүүлдэн хамгаалуудаа дуулж яан дуун байгаад л одоо хөвгүүд байхдаа яхадаа шинэ хураа дуулахад дуртай бай юм бэ чи гэж л байхалж та. 56 онд сургуулаа гараад хөдөө аж ахуйд гараад гэртээ хөдөөний зинний одоо игээд сурагчиг болов малчин болбогоос игээд янз бүрийн төр найрт хоохо болохш тэгээд бааж явжрам бэшия мэтгэртэй дагээд эхнээ тохраагаа дууны тухайд яра тэрэнэ заажгүй хам шанган голоо болсоохай гэж дуу юм болээ энэ яагаад тэгж байн дуулах болбоо гэхэд найр наатан одоо төр хоримда соглоод эхнээ тохраа барх юм өмнө таны хүндэлж хүндингээ үхэлхэн орондоо хүндийн дуугаа өргөөд тэгээд тохраага хилдэг байханха мөнөө чихэ болоо юм бата 호야 실리 나라한 태예 홀랑 하나를 오라다가 홀랑 나라해 아함일 아하나하 근데 이거 내가 아까도 허여 제 안돼 안 안도버선 동다 내가 돌때 우로 한다 아하야 도나 안도rat 그렇게 요신임부터 그렇게 발로레 발군도스해 도올때 합니다 제 이내는 왜 알아줘가 라이브 성색시합니 제 저게 올라지시 야지 올라시 제가 누가 도인 선서 대도원된 할게 뉴트넴 열림한 것이요 어이 저학시합니 제가 그렇게 질문을 합니다 제 왜 자한 байхад л хөнөөдөө дуулаад гүйлгэлтэхэд л дуулаад л үе дуулдаг үе юмгүй тэр миний бага байхад тэрнээс мэдхгүй би дуулаад ижидээ сахиулж л байм. Тэ нэг бороодан хай дуулан дуулаад л өгтрөө сахиулж үлээ та. Тэрний хойш дуулахаа болоод байхад л хамгийн орон сайханд ол татсан машаа орноо бод шатсангүй гээд лэсаан хай сандлаасаа явуулаад тэгэл байлсан доо. Ямар дуунуудыг дуулдаг бай хамта баахан байхта. Баахан байхад элдв хүн юу дуулноо тэрний дуулдаг байсан. Тэ сэж яддаг бай юм хайшаа бай юмдаг.
За бид одоо ингээд нутагнаа бариад зонгоос чигээр бариад аянган дундаа байхадаа л өрөнгөө хонирхлоор доолж хорхон дээ. Тэгэл нэг хөгжөөлөл минь олтер тэгээд доолж юм. Авшинтнэ хнийн дуулдаг байх юм ба. За одоо тэгээд нэг их нэрдэгаараагүй сайн нутагтаа тэгээд доохоор нааданда өрөөгөө болгоол авнист болгоо, жимнист болгоо. Тэгэл энэ л олгоол гарвал тандал нөлөөлөх юм fogta. Миний аав их сургууль төгсөхдөө Бурят ардын дуугаар дипломны ажил хийсэн байхгүй юу. Тэгээд би энэ муу байхдаа нөгөө хүүхдүүдээ юу яахгүй гэж бодсон юм уу? Одоо бид хэдийн нэг их тоохгүй ч гэж бодсон юм уу? Энэ тойсны галсан багшид хэлсэн юм билээ. Тэгээд галсан багш нөгөө архиваас аваад одоо манай дүүд байдаг. Тэр хүнд өгөхгүй тэр аюу гэсэн. Тэрэн дээр ингээд Бурят ардын дууны бүх ингээд тайлбарна байв. Тэгээд яг нэг бадгаараа ингээд 300 дуутай тийм Бурят ардын дууны дипломын ажил. 900 чихад дууны үг байна да. Би энэ дууныхаа өгнүүдийг байна. Хүнд ингээд ярихад нот байхгүй байна. Нот байхгүй байна гэдэг чинь тэр одоо тэр ардын одоо бүтээсэн өв соёлыг нотгүйгээр тэр шүлэг энэ тэр хаягдах юм бол харамсалтай хайрна. Аавд нь яаж энэ дуунуудыг ерөн судлав? Таны өвөө эмээ одоо нагц авах тал чинь дуу хуур их дуулдаг хүмүүс байв. Яг баясны ч би сайн мэдэхгүй ер нь манайхан чинь тэгээд 18 оны октябрийн хувьсгалаар дараа нь наашаа гарч ирсэн шүү дээ. Тэгээд ер нь Бурятууд чинь амар их хэлбэгдээд манай хөгшөө энэ чинь бүгд буудуулсан шүү дээ. Тэгээд аав нэг 9 настай л үлдсэн гэдэг. Тэгээд явж байгаад л ажил хийгээд явсаар байгаа тэгээд их сурвалж төгссөн юм шиг. Тэгээд тэр аав л бас нэг хүнд тийм нэг хүний одоо авьяас гэж байд юм уу? Баахан байхадад нэ авшиднэ ямар үлгэр домог яриа урднэ юмнуудыг хөөрөлддөг байхан ба ханнагт. Орднаг одоо тэгээд байр байдлаар их хөрөлдөг юм л да. Бид нэр игээд л өвөө савшлан авахта гараар авдаг ханж. Шимээс хадуур гэж тэр хадуураар авдаг ханж. Мал аж ахуй гэхэд баха тухайн үед тэр үнсэн юм байна. Тэгээд баха хэдэн өхөр 50-60 өхөртэй тийм манай автан чихсэн өхөртэй байхсан юм. Тэгээд тэрэндээ хадлан бэлтгэх. Жигдээ хүн амтан суухан баян одоо дай дуужимдаа жиг баян газартаа л одоо шуурга шамраг шуулгаан тэр зөөгөөд тэр явшдаг тийм л баян байна. Чигсэл хөөрөлдөг юм чинь. Үлгэрийн хувьд хаяа хавн одоо үлгэрүүд байна шүү дээ. Янз бүрийн үлгэрүүд. Тэрний л их хөөрдөг юм л да. Одоо тэр 15 долгойтой атгаалжан хар мангад тэгээд хэлэхэд тэгээд чигсэл үлгэрүүд зөндөө үлгэр ярьж байгаа. Тэр ааш байдал янз бүрийн үлгэрүүд байна гэж шүү дээ. Тэр тийм үлгэр хол хэлдэг. Тэр үлгэр хэлэхс хайн байна бидэнд ба. Тэр нь ургаар юм. Тэр үед радио, телевиз гэж байгаагүй. Юу ч байгаа. Таны хувьд та Бурят ардын дуумнэ ямар шуухан дуум ба? Ямар онцлогтой ба? Би чинь Бурят ардын дуушны юу штэ. Би л уртын дууны нэг төрөл гэж хандаг юм. Ягаад гэхэд дуунууд нь их юу штэ хуута, аялгаатай. Тэгээд юутэй нуглаа ихэдтэй штэ. Чи бараг тэхэн дуулахгүй шүү. Нуглааны шууд хөлөө идэж яхан дуулдаг нь бол гайхал. Тэгээд уянгалаг нь аюу хай. Хөлийн шаа зөөлөн аялгаатай гэх юм уу да тийм дуун байдаг л дээ. Бурят дуун. Ихэвчлэн утаа янгатай байдаг. Манай хинэ нэг сэргэлэн заньяч гэх юм уу ямар заньяч гэх юм ба. Бахадоо ямар нэгэн өвгө зохиогоо баха нэг өөрөө нэг аяар ондоо нэг юуны аяар дуулчихадаа бэрх. Манай хаадгүй дуулах л дээ. Өөдөө аяа өхөөгөл тэр ямар нэгэн өөр нэг дууны аяар шим уу юугаар шим хийгээд дуулчихад тэгээд хялбархан биш үү гэж ханахаар. Тэр тийм болохоор би Бурят дуу бол ер нь онцлогтой. Барагтай хүн дуулахгүй байх шүү Бурят дуу ер нь би чиж ханд шүү дээ. Тийм амархан одоо дуулчихгүй хаа. Тэгээд нөгөө телевизээр харж байхад Бурят дуунуудад дуулдаг л да тэгээд л. Ялангуяа хаус гэвэл хэлэхгүй шүү дээ тий. Өөр хүмүүс дуулахад хаус гэхээр их хэсэг хэлэх. Тэгээд
ээгээ чинь нугалж явах шинж тийм аа. Ер нь өсөргөөнийхөө буряд дуу хэрэггүй юм байхгүй. Буряд дуу гэшин ерөөсөө буряд дуу, буряд хэл. Энэ хоёр шиг уянгатай, аянгатай нам болог ийм л одоо аялга шүү дээ. Буряд аялгаа. Казахсын төр тарихгүй, олсын тасяс гэхгүй. Тэгээд одоо дандаа нэг дууны аятай. Чигээ шимбэцвдээ. Маантууд одоо мөнөх одоо яхал хайн явж нэг шившигтэй гэж. Юм шуурд төшид. Буряд бол ирээдүйг одоо бодсон өнгөрөхний бодон бүр дээр үеийн одоо тэр завж зүдэрж явсан тухайга энэ бүхнүүдийн илшилж гарган дуунууд их байдаг л да, ардын дуунууд. Тэгээд одоо гошин гэдэг нэг хөлмөгдөлтэй баригдаад очиж явсан нэг залуу гэж дуулан гэгш. Төмөр машины туйранд төвлөрийг шинж болно. Төрөмнөд тугаа бодоход нь галаваргийн шинж байна гэх шийдэ. Иймэрхүү одохтой одоо ядархан өдрхан авахан баярлан энэ бүхний таархан тийм угайтай доо олон байдаг шинж шүү дээ. Энэ хаяг хоргомжтой залуу юм мэдээхэд ер нь илүүдэхгүй юм шүү. Одоо бүгд хоргоалтай тийм хоёр дуу байдаг л да. Тэгээд үеэшээ хошигноо дуулж ирэхэд тийм тийм ард юмшүүд болоод. Тийм байна ч тэрний уламжилж үлдээж чаддаг юм уу юу. Энэ манай сургууль соёл ятга оряд дууны урилдаан явдаг л да. Тэгээд энэ хүүхдүүд багнаа дуулж байхшээ. Тэгээ хата дооны ла байх юм бата хатар аанцэн ч байж л байдаг байх. Олжин гэж байдаг. Одоо яхан дээр шоттоо ээж болно, оргаал дуу ээж болно, аавжийн тухай дуу ээж болно, нётогорны тухай ээж болно. Оолоо яам актдаг манай вариант учраас. Асих хорсоханы замалта ухаанайтай. Тийм учраас доонууд нь шаих гоё. Отхоён готой аялган шаа гоё байдаг гэж би хандаг. Одоо буряд ардтай дуу гэж нэг оёл дуу гэж хандах тий. Хаанаа гоё ба. Хаанаа гоё ба. Одоо аян л гоё. Аян л гоё гэж хандах. Мөн чаа. Олон буряд дуунаас нь нуглаа хайчаад оёл дуулаа гоё дуунтай болоо. Одоо юмны хонож оршиход юм биш. Ийгээс л хандаг би. Манай буряд дуун гэж одоо аянга аялга хайтай одоо нэг талдаа уянгийн талдаа дуу юм уу да? Тэгээс ойлгодог. Уянгалаг зөөлхөн тийм. Ардтай дуунхаа огн дандаа амьдрал дээр л Хаагаар хам. амьдрал хаагаар Чи захиамл хаа? шаамлаа яах вэ одоо ямар хүнээс сэтгэвчлээ зохиогоод дээр үдэл нэрэл бараг дуулаад л бие ер нь ямар социалын дуу гэж байх юм биш тийм. Мөнөө ардэ дуу шинжээр захиадаг захиахан чим дуунууд юмгоо өшөөнө ондоо янзаар хурааха мөнөө ардэ дуун захиагдана. Ардтай дуу Чи ховор. яагаад? Тэр үеийн хүнээс итгэхгүй ондоо байна. Тэр оюун ухаантай холбоотой. Тэр үеийн хүүхд хөгжиж аюул чимссэн сэлмэг хөлмгээд оломгүй байна гэж. Ухаан хорсон. Ухаан хорсон. Манай вайн дун хаа юу н одоо дэгтэн мөргөд одоо их асар онтой юм. Өнөө юм ховордод бай. Тэр үеийн усуудын ил үүсэхгүй байхгүй гарахгүй л байна да. Захиашин мэдэгдэхгүй бүгд л ардтай дунд дуул өдрөл ян дуунаш л яадаг. Буряд ардын дуу гэдэг бол бас их утга учиртай юм л да. Хүний одоо
амьдралын одоо тэр дундаас л бий болд урган гардаг дардын дуу гэдэг чинь. Авьяас билэгтэй улсуудын аман өөр дуу зохиол байна шүү дээ. Энэ номдоо байна. Зарим нэг нь болохоор. Аялга. Зарим нэг нь болохоор дутуу хөллөгтэй байна. Тий. Дутуу хөллөгтэй гэдэг юм гоо. Дутуу хөллөгтэй гэдэг чинь нэг тойроод гэх наагур гэх шишээд. Тиймэрхүү байна л да. Одоо янз бүрийн дуутай байм байх. Тэгээд дээр үед ер нь бие их дуулдаг байм гэдэг. Миний нагсж гэж нэг хөгсөн байна. 92-тэй намараа. Хөгсөн гэж нагсж юм намд их юм ярьдаг юм л да. Одоо аваагаа наадан тэгэл одоо тэр басганы зайгаан. Тэгээд аваагаа наадан гэж одоо бороод одоо их том наадан байдаг байм. Тэр аваагаа наадан ч бал бие дуулдаг л байм гэдэг. Аваалын наадамд опон мандаа сэргүүс болоо ой наадамд бодын даваа сэргүүс гэж идэл одоо дөнгөн өдрийн дуулдаг байна гэдэг. Энэ өдрийн. Буя яаж хөлж дуулдаг бай юм. Одоо ажил мутагаар нь дайруулж одоо илдэм өнгөл хэлдэг байна гэдэг. Одоо наазах нь одоо буя юуны ухаангүйгээр гоёор дуулах юм байхандаа буя шоглож наадаж дуулалдаг л байх юм да. Одоо төхөрийн мөнгөн дөрөвхөд төвшин хамдан хармансаас гэхээсээ хөөрхө хөөгдүүшин дуулаад дуртай байхгүй юм. Одоо болоо гоё наадамд бодын давуу сэрэг өвсөс гэхээсээ техник чигээс буя даапааз наадаж одоо гүйлгэлдэг л байх юм байх. Тиймэрхүү юмнуушин л одоо нэг хошин шогорхоо юмнуушин хөөгд байхдаа хорхон болохоо тэр нэг үе тархисоо байд юм. Нэг ая дээр олон дуу юм шиг болдог тий буряд дуу гэхэд тэгэхдээ тэр дотроо яг ялгаж ягаа хаваа нэг утга татлагад тайс юм уу юмнуудаараа хамдаа байдаг. Ингээд ерөнхийдөө бол дуулахад буряд дуу бол нэг дуун дээр 2-3 нэг аянга дээр 2-3 дуу байх шийдтэй. Тэр хөлдөх дуунуудаа нэг тэр юм айдаг гэж хэлэн тэр хоосны дуу боно байх шиг байгаа. Тэгээд энэ дотор зүв дуулаагүй яг адил болсон. Гэхээр дундаа нэг нуглаануус нандаа отовогнисхоо тэтэшээ доошошгүй байдаг гон буряд дуу. Тийм ялгаатай. Examдээ буряд дуу. Энэ бол ерөнхий аянгаа ойрлцоо юм шиг мөртөө дотроо бол жишг юмнууд ялгаатай байдаг. Одоо захиалаа гэж байхаа, ардын гэж байхаа, хошин чаг дуу гэж байхаа, дайрлсан гэж миний мэдхэн лав 4 ангилаад байна гэж хэвээр. 90-ад оны урагш гэхэд одоо буряд дууны бараг сэсгэлэлтийн үе байгаа биш үү? Хүмүүд өдөө ард түмний дундаш сэсэн бэлэгтэй хүмүүд олон гэж хэвээр. Одоо тэднүүд чинь араад захиажл байгаа, дуулж л байгаа. Тэгэхээр аюу их нөөшлөөтэй хүмүүд ухаангүй гомдоод намайг ивш гэж юм байхгүй. Хад ишдэг барьдаг юм уу яаж тий хүмүүжүүлгийн нэг арга юм бата. Чигээ хүмүүжүүлгийн энэ арга хаа үр дүнгөө их өгдөг. Хүмүүд баха хүн амтнаа баха ишиж мэддэг тийм үе байна. Чигээд тийм болоход тэр аюу их ашиг тухай үжийн гэж би ханддаг юм. Чигээд хүмүүд их дураараа хүмүүд захиажаад. Бэчээ 90-ад оноо дэшаа яг суур яг бидэнэг юунга яг авижингээ буряд он тэр үеингээ дуугаар дуулдаг байгаа ч. Бид нар чинь одоо жишээлхэд одоо нөгөө нэгдэлд орогтыг хамгийн малын юмнээ нөгөө аваад нэгдэл коммун гэдээ болоо гэж шүтэ дээр үед. Чихэр чинь яг тэр үеийн тэр тухайн үед ямар үйл ажил болж байгааг тэрнтэй холбоотойгоор буряд ардын дуунуудын тэр авьяас сүлэгтэй сон зохиогод өгдөг дуулдаг бай. Мөнөө чихэ болж байна. Юм ч одоо үсгээ харахш юм их болж юм битээ тэгээд таны залуу байхад одоо ер нь буряд дуугаа сайхан дуулдаг эмэгтэйчүүдийн үнэлэмж одоо хөөхөн гэж харах юм өө чи бас сүрхээ басхан байна гэд дээр үед ямар байдаг байсан дуу дуулвал одоо их нэр хүндтэй болдог тийм юм байсан уу таны үед дээр үедээс одоо манай Иринавга хүн мөнгөн тулмж богой хүнээс одоо балдуулсан гоё хүнээс нь гоё дуулалдаад л одоо боллоо юм шүү дээ. Тий. Одоо гоё дуулдаг л одоо бацхад дуулал байдаг байгаа гэж шүү дээ. Тий. Хөрхөө бараатыг тухайд өөдөг юм байна. Гоё дуулдаг басхадууд бол од байх нэ. Одоо байх шүү дээ. Тий. Гоё дуулдаг хүн л од л болдог байгаа шээ. Тийм л байм ба дээр үедээс юм байна. Бал хэрэн дээр баа тэгээд л
байгаа доонуудаа дуулдал гоёрлоо байдаг л байна. Одоо сагаа юм сагтаал хийгээд л тий. Одоо нэг сагсаагаараа байдаггүй сахилдаггүй хөөрөө байдаггүй гэдэг шинэ энэ болж байгаа байхгүй юу? Ер нь гоё дуулдаг басгадууд эсвэл хөвгүүдэд тэр настай хүмүүс хэрэг дуртай байдаг гэсэн гэр бүл болоход одоо тий гоё нөлөөлдөг байсан уу? Одоо түр болгон тэрэгээрээ дуулуулах гэсэн үед дараал туртай дуулдаг зонодоо. Тий. Юусараа болохгүй. Тий. Үнэн юусараа болох энэ нэг гоё дуулахын нэгээрээ дуулуулах гэдэг жил. Байна та. Таны бодлоор нь буря дардэ дун яаж өөрчлөгдөж байна вэ? Аяын талаар, үгийн талаар дэлгэрэнгүйгээр өшөө нэг жишээ татаж ирээд хөөрнөгдөө. Харин. Юу яана л дээ. Би ханаад байна гэдэг оршин үеэ дагнаг эшгүүдээ гэж би хана. Ягаад гэвэл оршин үе чинь хөнгөн аятай дуунууд аюу их болоод өгүүлэл энэ төр их болно гэшгүүдээ. Чигээд ирэхтэйгээ зэрэг ана доошод юу яана гэшгүй гэж ханаад байна. Гоё аяд нь болдгоо юм ямар уширтай хөгжмөдөө байдаг юм юу болгоод богоны аятай болгоод чигээд дуулах нь гоё яах вэ гоё л дээ захидхан чигээд анх байхнаар нь дуулаад байгаа хоолын сар хэмжээнд хүрэхгүй байх гэвэл одоо дууштай юм уулхан болох юм биш та зүгээр тэр юуг нь алдагдуулангүй байх уламжлаад яваа зүгээр байх гэж би хандналж чигээд яах нь чигээд аль альний нь болоод байна л гэж би өөрөө бодод тийм. Гэхдээ анхны таны бодлоо янханы хэрэг байгаа хачаа өвлөж уламжлагдаж өлөхөдөө хайн юм бдэ гэж чи бодож байгаа бтай. Тэрэний энэ лалдангүй явуулаа зүгээр өшгөө гэж хандна би. Чи Үгийн талаар ямар ханаад байна? Үгийн хувьд буруу зөрөө нөхсөлгүйгээр хэлэхдээ идэх чинь. Жишээ нь одоо нэг том хамтлаг дуулд юм да би тэрэнд бүр оширгоо дургүй. Хаттартай хангамарландо хазармянда шаммайда хатармай ханганатанда яхрзуга шаммайда гэж дуудаг байхгүй. Жишээ нь тэрэний чам байна гэж дуулаад байгаа. Шамай гэдгийг чам байна гэж дуулаад байдаг. Нэг том хамтлаг би. Тэгээ энэ одоо мэдхгүй байгаа чам байна гэх юм байлгүй дээ. Чи би нэг хэлжсэн байхгүй энэ дуу энэ шамай гэдгийг сонсож чам байна гэгээшгүй. Чи бурятхан байгаагүй гэшгүй шамай гэдгийг яагаад ойлгуулаагүй гэшгүй гэж ханж байгаа юм. Энэ мэтлэнгээр өгнүүдийн далай суугаар хамруулдаг дааган таны ямар вэ гэдэг нэг бахад байдаг чи. Чихээ чин далай суугаар яадаг хамбал яваас бахан ондоогоор дуулаад нэг том дуушин бахалдаж дуулж илээ. Чи энэ өгнүүдээ аягүй солидог. Арднаасран хэлэх байхад энэ яагаад үгүй нэг солино гэгээд арднаасран намхаа асууж байгаа. Би бахан бүүмэти ямар дуу чийж яах вэ гэдээ асууж байсан юм аа. Тэрнээ бахан мартаад байна ханнаг л. Тэгээ жишээ нь тэр би тэрэнд л их тороохон метр чам байна гэдэгт одоо шамаилгийн үгүй шам байна гэж ойлгох юм уу яа юм. Шүш. Ханаа юмнууд байх л байлгүй дээ чи мэдэхгүй байна. За. Энэ одоо жарахын гол шөнө нэг жирийгэ жарахын гол тэр чинь арай ой ятга итэ байж штэ чигээд энэ өнөө залуусуул ондоогоо дуулаад яшиг байдаг штэ. Та нэг дуурзэг тий? Та нэг дуурзэг тий жарахын голыг. Харья легэ бэгэ хага жарахын гол хатаяга тай энэ 노골브레 아이고 새끼들 우사다가 가로고 미쳤다 이네 이노디스테 얀지 거이 тэр бантулмаагаа дуулдимда энэ пэсэр хаяа явж идэх тэр хоёроо итэ энэ сүүлийн аяа муу тэр хэрэггүй энэ дараад тэгээ манайхан ч одоо шогдуу виуе шогдон хаарташ тэрийг бол одоо шүүмжилдэг ер нь Боря дардын дуу гэдэг бол бас их утга учиртай юм л да. Хүний одоо амьдралын одоо тэр дундаас бий бол урган гардаг боря дардын дуу гэдэг чинь авьяас билэгтэй улсуудын аман өөр дуу зохиол байна шүү дээ. Мөнө жарахын гол танай мэдхээр хөдөн хувилуур байх вэ? Хоёр л байна. Хоёр л. Нэгний жиригэ жарахын гол гэдэг дуулаад шүү дээ. Чи бүши тийш энэ жарахын гол нөгөө энэ бүр андаа юу вэ? Хашааланда. Андаа дуулж шин. Та чигээ мэдхээ өшөө нэг дуулнаг тоо.
Үчид хай дуулаа гэж үү? Тэ нөгөө нэг хувилбарын та буруу дуулна тэгж хэлнэгээ шүү дээ. Жиригэ жарахын гол жигдэхэн ордагаад улздароо гэд энэ буруу дуулаад байгаа юм аа. Харьяалэгэ бэгэга шарахын гол энэ яг нутгийн аялгаар ах. Энэ дуу нь их гоё. Яа энэ гоё юм нугуулгууртай. Бурят ардын дуу чинь ерөөсөө л ардын дуу чинь хамгийн гоё юм нугуулгууртай шүү дээ. Тэр нугуулаагаар сайн хийх хэрэгтэй шүү дээ. Юу юм бэ дөө. Энэ яагаад ингэж өөр хувилбарууд гараад байна? Та энийг ер нь юу гэж бодож байна? Юутай холбоотой юм бэ? Энэ өөр хувлаараар дуулна гэдэг бол тэр бурят дууг бол одоо ондоо болгож байна. Дууны аян дээр эсвэл сурахад хэцүү болохоор ингэж өөр болгоод байна. Бурят дуу тийм сурахад хэцүү биш. Одоо өөрчлөгдөж байна. Одоо нэг орчин үеийн юунд оруулна гэж ороод нэг зарим дууи ороод хонин болоод уулна. Яа жинхэнэ нөхөр бидний одоо олон хооронд уулгүйгээ хараад одоо төргөнч болох гэж шийдвэгүй. Үгүй хараа гэх шийдвэгүй нэг хонин болоод Аялгын талд байгаа. Үгийн талд. Үгийн талд шигсэн зарим жаахан аялга нь өөрчлөөд л байх шиг байгаа. Бахан их аюулгүйхэн өөр нь болоод байгаа шинж ханагдаг шил данандаа. Доолходан юглаа юхойн вахнаг дотоохон шигу иймэл хийхэл шинж ханагдаг шил даачнаг үйсэд биш. Үгүйсэдэ яхадтай тэгээд бахала. Ерөн шүүгэнчгээд ойрлсооч ерөн тэгээд сэвэр гоё бурядаараа ясхас онгож минэш өдөг үгүй болшод байна. Талашшин мэдхишгүй болшод. Одоо мөн хүн чинь дуулахда ондондоо болгож дуулдаг болоод байна л. Таны ханахад хаагуура ямар ондоо вэ? Нөгөө одоо миний энэ өргөн цагаан улсдамны өгүүлдэ хавартаа дулаахан өмшөё нийлүүлэн нийтлээ үсгэл үрдэмнэ дурлмаархан гэж маанрэ багав залуушиг байхад дуулдаг шин. Мөн үсгэл үрдэ балжмаахнаа гэж юу гэж дуулдаг болоод байна та. Ондоо дуулдаг юу шахада. Дашвал бүрээс юу лэ жараха юу хоишрэда. Ухаангон дагар дуулдаг наалтаргын юу хоишрэ. Илдвийн аяар дуулдаг болох юм да залуушуу. Яг урдандаа ямар аялгатай вэ? Ханийн ямар болов? Бэрхэн үеийн чинь мөнөө үеийн гэж яагаад энэ хүүхдүүд дуулдаг болоо гэж аян шатлахгүй байгаа юм. Хийхэн л түргэн удаан хэлжээс дуулдаг болоо да. Манрэх удаан дуушгүй байх гэж үгжандаг. Тэр дээр үеийн чиш гоё байна. Бидэндээ гоё. Хаана гоё вэ? Ер нь дуулж байгаа нүгэ аялган шаа гоё. Мөнөө өмөл нэг л түргэн хэлэлгэтэй. Манарт нэг л хүүгжмийн гэж аимшигтай шангороод нөө дүли зандаш дуулха хэнглаад тархид үзэрш. Дээр үеинго гарман марман хүүжмтэй гоё аали доонуудыг дуулахад бүрий хонирхалтай зохид л байдаг л да. Тиймс юмнэ дуулха болоо шүү дээ. Сэнэмнэ л одоо ястал ханах яалтай бодох яалтай л асуулт байна. Одоо наад захын үг хөлөмнэ. Сатига аянгамнэ. Яг үндэн бүрээдэр хоогаа чигс гоёр. Гэдэг нөгөө дуулалд нь л гоёр л дуун. Тэгэхдээ баана санаал нэг л арай л. Аянган ондоо болоод л байх шинжээр тий. Авшин үжрүүгээр нэг тиймгүй. Дууннашаа нэг тийм болно да. Ошохон тавихон ямар гоё аянга байдаг гэж тий. Тэгтээ гоё дуусаж гоёр л дуулдаг. Тэгэхдээ яг үндэн бүрээд дуу гэсмнээс бол ондоо гэсвтэй ярахгүй. Аян талаар хувиралттай гэж ханнагтуу али үгийн талаар гоо. Үгс үехэн чинь үгүй байна. Мати аяс байна бас яг хосны дуунаас яг тэр гоё аянгаар нь дандаа нэг дотоо юм шинжээгөө одоо нуглаа гэж хөөрөлддөг та. Тийм дотоо юм шинжээгөө тиймэрхүү талхаар хаанагддаг та. Тэгээд үгэн дээр байхаа
арахгүй бүтээр байхад мөрөт хөлөмдө тамтал холимоглох юм бүтээ. За одоо ингэ айдангийн өөрсөлж анжраа гэлдвэ юмнуудыг хинэг тэгээд аялга нуглаа хотондоо болж байна. За тэгэл яг тэрэний одоо манд хүүхдүүд өнөрч манайхаа гошоо дөрөгаа дуулаад тэгэл одоо нуглаан байхгүй болж байна. Онтоо болж байна. За тэгэл одоо ирэхдээ ямар авсалдаа утга нь алдагдсан. За миний жоохон байхад түр найртай хүмүүд л хөксөө натай шөөлөд толтоход аягаа гой сонсоод байхаар өнөхөр гой аялгатай нуглаатай тэрэнэ нөгөө одоо манда зохиолоод дуулаад бивэнэ тахаалвар алдаагүй ингээд яг зэрэг дуулаад явдаг шиг яг чигээс дуулдаг гоё. Одоо болохоо тэр нуглаа юмны одоо шууд одоо зарим нь сахилгаан хөгжмөдөд тааруулаад шууд явж нуглаа гаргасан. Хөгжим нуглаа гаргасан. Тэрэнд тааруулаад ингээд зарим нэг нуглааг нь хаяад. Одоо бүх юм л өөрчлөгдөж байна. Ханаа дахаач чивэн юмгүй али би чивэн мохагаар ханжаа бодож явдаг шиг юм мэдэхгүй. Ер нь яахаар гэтэл одоо өчнөө олон хэлбэрээр дуулж байна шүү дээ. Юм мэдэхгүй яахаар байж л байна тэрэн дотор юм жишээтэй байна да. Үгийн талаар өөрчлөгдөн нөгөө өөрчлөгдөн одоо яаж шилжих юм бэ одоо тэгээд нэг өглөө болгоны юм уу өглөө шүшим шиг нэг л нийтэйхэн болгоод одоо болно л да. Таны бодлосоо яагаад ир ондоо болно гэж вэ? Ерөнхийдөө л яахан мартах тал руу ороход хэрэгэж байгаа тал чигэж эхэлж ийм юм гэж би ханаад байна шүү дээ. Тэгэхдээ янз бүрээр доолно шүү дээ. Хитэн өөрөө тэгэхдээ тэр ванаг юм нөө дэндүү их өөрчлөлтгүй юм баавдаг бол гэдоолдод явж яхах нь бодход зөвшөөрд юм ба. Тэгэхээр тэрэн дотор одоо өгмөгн чанаг л ханьяа сонсогдох юм зөндөө л. Тэгэхдээ танай ханахад энэ өөрчлөлтний баха уг юм авжийн шинж нэг ондоо тийш хулраад явж швэ шинж нэг олон юм. Тэгэхдээ танай ханахад энэ өөрчлөлт дуулж байгаа санууд яг зүв хөвийн хаана байна гэж мэднэг вэ шүү али. Арайдаа мэдээшээ өөрийнхөө амжилтыг бодсод чигт болно байх гэж байна. Өөхөд ингээ ханаагаар оруулж. Одоо жишээлбэл нэг организацийг болоод нэг сургуульд тэр яахардоо мэдхгүй байна гэ зааж өгөхөөр үндсэн юугаар зааж өгөхөөр шал өөр болгоод болно харшээтэй. Тэр цаанаа хэн зааж өгдөг тэрийг мэдхгүй шүү дээ. Өөрчлөгдөж байдаг л да хүн хаби яг өөрийн бодлоо ганц миний бодол. Үгүй би баа дариманд үлдвэн л байдаг л дээ. Чи нугалбар хоголбор шахаад хийгээл юмнууд байх та. Би өнөөдөө баж ахын буруу хэлдэг байдаг гэж хөөрөлдөг гэж. Энэс мөнөөс ороод хамаа намааг л дуулдаг болоо гэж үтэл ойлгоно ороод яг шийдтэй юм дуухах юм байхгүй тий. Аялгын талаар, ая дангай талаар хувиралттай шинж ханагдан нөгөө. Ая дангай юунд ха хувиралтнууд үе гардаг гэхтэл тэгээд болох л дээ. Гинтгэнт зарим дуунууд нэг жийдэггүй даа гэж би өөрийн бодлоор хандаг бай. Үгийн талаар ха? Үгийн талдас байна л да алдаа байдаг. Алдаа ха? Чи зэхлэг юм чи нэг биш агуул гэж ханахаар. Дөр үеийн дуунт я мөнөө занууд дуулахада баахан зүрьөөтэй. Тий жаахан зүрьөөтэй гэж л. Чи миний өөрийн бодол. Бидний одоо дээр үеийн юунууд хаашийн мэдээж л ондоо болно. Яаж ондоо болно таны? Тэгээд одоо дуулахад наадахын тэр дуугаа шаана өгөө шаана хэлэх мөнөө тэгээд тод игээд зочдоор бурядар хэлэх хүм хүүхдүүднээс аваа болт буряд биш шүү дээ. Тий хөлөө шаана буруу хэлэх игээд л ихэдэж нь заал хаяунд өөрчлөлт гарлаа гадаа. Үгэн хөлн дээр. Хөлн дээр. За хөлн дээр л. Тий. За хөлмнээ ондоо болно шүү дээ. Би агэртэй хүүхдүүдтэй хэлэл байдаг л ятад хөөрөлдөхөдөө шабуриадар л хөөрөлдөд яашна гэж боддог. Аян захын зарим нь одоо юу нэг өөрчлөгдөж л байдаг. Өөрчлөлт болдог да. Ондоо аяд оруулаад болдог.
өр дээр үеийн дуун хай хутай тавиан одоо дуун хата гогн хоорой тавиан дуун уста чи янз бүрийн Аялгын талаар. Үгийн талаар гэвнэ үгийн талаар. үгийн талаар бахан янз бүр л дээ. Гэхдээ нэг их баха өрсөх айгүй байха. Тэм баа тэр яадаг. Борья тартай доош бахалын байр байдал хаал бүхэл одоо энэ байгаа оршинол уудшаар юм гоё дуунууд л да. Тэгээд энэ дуунууд дээр үер дуулж энэ тэр хүмүүдний одоо хамар болж байна. Тэрс одоо ертөнцийн жамар хамар болж байна гэж. Тэгээд хойшоо дуулагдахад энэ дуунуудны үгний шаа, үгний айны шаа жаахан ингээд өөрчлөгдөд оршин үеэр байгаа шиг болно юм уу аль мэдэхгүй болоод бид нэр ингээд заримын захион шиг үгүй иймэрхүү болж байгаа талууд яригддаг. Манай энэ өвгдүүд энэ ахмад үеийн баг хэлдэг энэ шившилдэ энэ арай л бороод болно та гэж хэлдэг болж байна. Тэгээд энэ нийгмийн энэ явдлаар тэгээд сайхан өөрчлөгдөж ийж байдаг байхаа гэж бид нэр хандаг. Би хандаг би иймэрхүү л байх. Ир өөрчлөгдөх нь танд ямар санагдана вэ? Болохыг санагдав, болохоор биш шиг гэж санагдав. Биш л гэж шавда. Яхта энэ өөрчлөгдөх шин яг л тэр захиахан одоо тэр ардэ дуун шаа тэр яг тэр шигээрэл яваа бидэнд өвлөгдөөд яг л ийм байх гэж ханаад чичээд хуулийн үед тэр янз бүрээр л эстрад болгоо заримдаа энэ шаад болж байна гэж тэгээд энэ баха буруу байх л гэж тэр байгаасаа байх тэр үлдэн захиагаа тэд нэр гаргаа энэ залуучууд гаргаа хаваач гэж болж болно л да. Тэрний янз бүрээр ингээд өөрчлөлт болдог. Буруу даал гэж санаад би та.